За 2023 оны намрын чуулган 24 оны хаврын чуулганаар хоёр чуулган дамжуулаад энэ Баруун аймагт гурилын үн хэтэрхий өндөр үнэтэй очиж байна. Ер нь бол тэр квотыг нь өөрөлд гадаадаас одоо оруулж байгаа тэр хязгаарыг нь байхгүй болгох талаар одоо ажиллаач гэж. Инх юм бол Баруун аймагт нэг хоёр дахин гурилын үн буучхаар байна гэж өчнөө олон удаа хэлсэн. Тэгээ сонгуульд өгчөөсөн учраас Монгол Ардын намынхан даваадуулаад өөрөлдөл тэр одоо хязгаарлалтыг хүчингү болгохын зэрэгцээгээр татварыг нь байхгүй болгосон. Татварыг байхгүй болгосны үр дүнд ямарсан хямд гурил идээд хямд гурилаа идүүлэнгээ одоо ард иргэдээс сонгуулийн оноо авч тэрнээрээ одоо ялт байгуулсан. Сонгуульд одоо ялт байгуулсан юм чинь буцаагаад одоо буулгаж явах шиг байна. Тэгээ удахгүй дахиад нөгөө Евразийн эдийн засгийн хэлтсээр орчихдороо дахиад нөгөө нэг гурилын татвар нь бас тэглэгдэнэ. Ингэхтэр одоо яах юм бол? Тэгэхээр мэдээж одоо энэ хугацаанд бол гурилын татварыг буулгаснаар дотоодынхаа үйлдвэрлэлүүдийг гурилын үйлдвэр болон одоо тариалан эрхлдэг тэр компаниудаа бүгдийг одоо асуудалд оруулчаад одоо ингээд нэг тийм Ленин нэг 1910-д оны үед бичсэн нэг ном байд юм л да. Тэр номоор яадаг вэ гэхээр коммунистууд бол нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэдэг ийм л одоо зарчим дээр ажилладаг. Нэг сайн юм хийчээд буцаагаад тэр нэг одоо засах маягаар одоо ингээд уламд ороотуулдаг ийм л одоо ажлыг хийж байна л гэж би харж байна. За тэгээд энэ хүнс хөдөөжихөн салбарт бол асар их одоо хөрөнгийг зарцуулдаг. Жишээ нь ковидын үеэр 10 их найдын хөтөлбөр гаргахад 3 их найд төгрөгийн хөтөлбөр нь одоо аж ахуйн нэгжүүдэд 6% хөөтэй зээл өгнө, 3% хөөтэй зээл өгнө гэж орж ирсэн. Гэвч Ховд аймагт нэг ширхэгч зээл очив. Яагаад гэвэл энэ хаваараа бүгднгийн одоо эрх мэдэлтнүүд хуваагаад хэрэгэлсэн байдаг. 10 их найдаа одоо үр дүнтэй хэрэгжсэн гэж Монгол Ардын нам үзэж байгаа. Гэтэл өнөөдөр энэ одоо Атрын 4-р аяны хүрээнд газар тариалан хүнсний үйлдвэрлэл мал аж ахуйн чиглэлээр 800 тэрбум төгрөгийн зээл гаргацсан гэж. Цагаан галт хөтөлбөрийн хүрээнд ноолуур ноос арширн зөрүүлж 788 буюу нийтдээ 1.6 их найд төгрөгийн зээл гаргасан гэж ярьж байгаа. Гэвч энэ зээлээс Ховдод очсон нэг ширхэгч алга. Гав ганцхан үйлдвэр байгаа тэр нь үлэмж сарын чиглэлүүнийг эмэгтэй дарга нартай ойрхон гишүүдтэй ойрхон тэр нөхөр нь 300 сая төгрөг шийдвэрлүүлж авчих шиг байна. Бусад жирийн гишүүд жирийн одоо бизнесмэнүүдийг дэмждэгүүд энэ дээр нь зээлүүдийг унгаадаг. Тэгэхээр энэ их олон 1.6 их найд гэхээр одоо тал нь Улаанбаатар хот төлдлөө гэхэд манай 21 аймагт хуваахтаар нэг манай Ховд аймагт нэг ядаж 40 тэрбум төгрөг ирэх юм. Тэр 40 тэрбум төгрөг хаана байгаа юм? Нэг ч зээл олгодоогүй шүү дээ. Нөгөө жидүүгийнхээ араас дахиад орчиж байгаа юм шүү дээ. Тэгээ энэ ерөөсөө бүх мөнгнүүд ингээд ковидын үеч тэр 3 их найд төгрөг одоо ингээд энэ цагаан алтмалт янз янзын Атрын 4-р аяны хүрээнд ч одоо маш их зээл гаргаж байгаа. Тэрнийг нь эрх мэдлүүд аваад бүгдийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулаад зээлдүүлээд авах юм бол энэ Монгол улс чи яаж хөгжих юм? Жишээ нь тэр аймагт тэдэн дөрөв өгсөн гэдээ хилээд ихтэй чаддсан бол байхгүй. Сэлэнг аймгаар жоохон авсан байж магадгүй. За, Евразийн эдийн засгийн холбоотой хийх төр гэрээнд гурилын асуудал ороогүй. Гурил хамгаалагдсан. Хэлцээрээс гадуур байгаа гэж ойлгож байна. Нэг. За, Атрын 4 цагаан алт хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1.6 их найд төгрөгийн хөнгөлтөө зээл аж ахуйн нэгжүүдээр очиж байгаа үнэ. За, цагаан алт хөтөлбөрийн гол зорилго бол арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлтийн боловсруулалтын төвшинг сайжруулах зорилготой. Жишээлбэл Монгол улсад арьс ширний 27 үйлдвэр ажиллаж байна. 2 үйлдвэр Дархан уул аймагт, 1 үйлдвэр Өвөрхангай аймагт, үлдсэн 24 үйлдвэр Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Харин та мэдээж байгаа Ховдод бид энэ арьс шир ноос ноолуураа боловсруулах Ховдын үйлдвэр технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа. За энэ ажлаа шуурхалж хаана анхаарад
энэ парк ашиглалтанд оруулсны дараа энэ хөтөлбөр зээлд хамрагдах болцоо байгаа. Атрын 4-р аяын гол зорилго бол эрчимчин мал аж ахуй, газар тариалангийн төгс сослыг бий болгох, хөнгөн хүнсний үйлдвэрүүдэд баталгаа түүхий дээр хангах ийм зорилготой хэрэгжиж байгаа. Арилжааны 10 банктай хариуцлагын гэрээ байгуулад энэ зээл олгогдож байгаа. Өмнөх шиг сайд мэдэж ямар нэг төгрөгийн зээл гаргалт хийхгүй. Зөвхөн арилжааны банкуд бизнесийн зарчим, төсөл хөтөлбөрөөр шалгаруулад арилжааны банкуд эрсдлээ хүлээгээд энэ зээлүүд гарч байгаа. Зээл олголт иж явагдаж байна. Монгол улсын 21 аймгийн түвшинд адил тэнцүү явагдана. Хаана үйлдвэрлэл байна, хаана газар тариалан байна, тэнд энэ зээл төлхөө очиж байгаа гэдгийг хэлэхээ хүсэж байна. 10 их найд хөтөлбөрийн тухайд ямар үр дүн гарсан хэрхэн зохион байгуулсан талаар мэдээлэл өгөх болцоо алга. За, Атрын 4-р аянд чин газар тариалан хүнсний үйлдвэр мал аж ахуйн чиглэлээр гээд 800 тэрбум төгрөг гарсан. Манай Ховд аймаг бол бүгдийг хийж чаддаг ийм газар гэвч харамсалтай тэнд нэг ширхэгч зээл гараагүй байна. Тэгэхээр ер нь бол одоо жидүүг дэмжих зээл гээд нэг энэ жилийн төсөвдөр 30-аад 20 хэдээс 30 тэрбум төгрөг байгаа. Тэрний 10 тэрбум танаа тойрог дээр очсон бусдын тэгээд хохирогоол байж байгаа шүү. Ер нь бол жоохон нэг тийм бүх юмыг бодлуулдаг байж тэгээд нэг тийм том юм ярихгүй шүү гэдгийг хэлье. За энэ зээл над дээр бас энэ 2 сайд саяхан увсын тариаланчид ирж уулзлаа 4-7 хоногт. Тэгээ бас нэг зээлэнд хамрагдахсан гэдээ ирсэн чинь амар эзэхлэнтэйгээ очиж уулзгаа явуулсан байлээ хөдөө аж ахуйн яамнаас. Тэр одоо бас энэ бүрөвдөр жишүүний ярьж байгаа зүйл бас үндэслэлгүй шүү, үндэслэлтэй зүйл шүү. Бас зүүн бүсийн гишүүд бас энэ дээр асуудал яриа явуулсан. Та энэ дээр нэг тайлбар хийгээч. Эрхэм гишүүдээ би ямар нэгэн аж ахуй нэгжид зээл олох гэж хэлж чадахгүй. Хуулиар хязгаарлагдсан. Бусдад давуу байдал олгосон асуудалд унана. Өмнө тэгээ явж исэн байж магадгүй. Одоо зөвхөн цэвэр арилжааны банкаар дамжуулаад тэр зээлийн их усрыг ашиглалтыг арилжааны банкуд хариуцлага хүлээгээд олгож байгаа. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа. Хэрвээ та бүхэн бодлогын зээл олго гэж надад үүрэг өгвөл, их хурл шийдвэр гаргаж өгвөл тэрийг зохион байгуулахад бэлэн байна. Одоо мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд энэ үнд зээл өг, энэ газар илүү өг, энд анхаар гэх болцоо үнэхээр алга. Бага их усэр маш хязгаарлагдвал байна. Их усроо бүгдийн энэ аль болох хувийн хвшилтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс зээлийн хүүгийн татаас болгож өгсөн. Энэгээр хөшөөрөгдөж энэ мөнгийг босгож ирж байгаа. За ингээд энэ зээл өгж байгаа арилжааны банк Атрын 4-р аян цагаан алтын хүрээнд 1.6 их найд төгрөг тараацсан байна гэж шин. Гэтэл Ховд аймагт нэг ширхэг зээл олгодоогүй байж чинь говалтаа тэр завхан уус чинь бүгдээрээ л олгодоогүй гэсэн үг байхгүй. Тэгээ 1.6 их найданд гарцсан байж таны юм Оросд байж таарч шин. Оросд байж таарч шин. Та бол нөлөөлжөлтэй байж таараа. Гэхдээ Орсон байж байгаа л энэ их 1.6 их найд чинь гарчаад тэгээд таны хавцаа тэр Сэлэнг аймаарч гэн Дарханнаар ч очичоо Төв аймгаар ч очичоо бусдын аймагуд дээр очихгүй шүү дээ. Ингэж төрийн мөнгөөр ус төр гихгүй шүү та. Хариулт авахгүй. Бүрөвдөр гишүүнээ энэ үр тариа газар тариалангийн үйлдвэрлэл явж байгаа гол бүс нутаг 90% нь энэ Дархан Сэлэнг Төвийн бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл явж байгаа болохоор энэ зээл эндээ л очин шүү дээ. Нэг ахаад хэлээ. Бодлого гаргаад өгөө, батлаад өг. Тэрнээс ямар нэгэн одоо улс төрийн албан тушаалтан энэ компани зээл өг, энд давуу эрх олох гэх хуулиар хоройтой шүү. Тийм болцоо надад байхгүй, тийм эрх байхгүй. Цэвэр арилжааны банкуд эрсдлээ хүлээгээд энэ зээлийн олголтыг хийж байгаа. Яамны тухайд бол их усрыг гаргаж өгсөн, хэрэгжүүлэх салбар бодлогыг тодорхойлж өгснөөс цааш оролцох бол хуулиар хоройтой шүү. Бас нийгэмд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.